ойноор мандах гэдэг. За энэ бичлэгээр болохоор HTML гэж юу вэ гэдгийг маш товч тайлбарлаж өгөхийг гэж байна. За тэгэхээр HTML нь болохоор Hypertext Markup Language гэдэг үгнээ товчлол. За тэгэхээр HTML нь юу гэдэг вэ гэхээр тухайн одоо ямарваа нэгэн веб хуудасны бүтцийг тодорхойлж өгдөг. За тэгээд юу агуулгадаг вэ гэхээр элементүүдийг агуулдаг. Элемент нь яадаг вэ гэхээр ямар нэгэн текст, зураг, жагсаалт гэх мэт зүйлсийг яаж харагдуулах вэ гэдгийг браузер буюу бидний ашиглаж байгаа Google Chrome, Opera, Firefox, Safari, Internet Explorer ч юм уу гэх мэт веб хуудасчуудад хэлж өгдөг. За элементийг болохоор HTML таагаар илэрхийлж өгдөг. Энэ таагаар тодорхойлогддог, илэрхийлэгддэг юм. За тэнгуүдээ tag гэж юу вэ гэхээр одоо энэ дээр харагдаж байгаа HTML, head, title, body гэх мэт h1 гэх мэт энэ тагуудыг ерөөдөө tag гэж ярьдаг. Элемент tag буюу элемент гэж ярьж байгаа. За тэгээд ерөөдөө HTML-ийн тодорхойлолт нэг иймэрхүү болчлоо. За одоо болохоор санийхол амар товчсон юм байна. За одоо энэ дээр харагдаж байгаа нэг HTML тагуудыг бас жоохон тайлбарлаж өгье. За энэ дээр болохоор doc type гэж байна. Энэ doc type нь болохоор HTML 5 гэдгийг ерөөд тухайн пэйж дээр харуулж байгаа. Өмнө нь болохоор HTML 3 гэж байж байгаа. HTML 5 гэж шинжлэгдсэн. За тэгээд HTML гэдэг таг нь болохоор ерөөдөө тухайн хуудасны хамгийн одоо root буюу их бүр үндсэн элементийг HTML гэж ярьж байгаа. За тэгмүүдээ энэ болохоор дотроо head болон body гэдэг хоёр тагийг агуулдаг. За тэгээд head нь болохоор ерөөдөө тухайн хуудасны мэдээллийг агуулдаг гэх юм. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь энэ харагдаж байгаа title гэж таг байгаа. Энэ одоо тухайн хуудасны нэрийг хэлж байгаа. Нэр буюу title-ийг хэлж байгаа. За гарчаагийг хэлж байгаа. Тэгээд дээрэс нь одоо ямар өөр хэлтэй ч юм уу өөр юутэй холбогдож ажиллах уу гэдгийг бас тодорхойлж өгнө. За тэгээд жишээ нь Google-с бид нэр юу гэж хайвал энэ хуудсыг харуулах уу гэдгийг бас энэ дээр тодорхойлж өгнө. За тэгээд head man ерөөдөө нэг иймэрхүү. За body нь болохоор ерөөдөө биднэрт харагдаж байгаа энэ загварыг ерөөдөө энд харуулж өгнө гэсэн. За одоо энд ингээд h1 hello world h1 гэд явцгаанаас энэ нь болохоор ерөөдөө тухайн хуудсан дээр хамгийн тухайн хуудсан дээр харагдах юм текстийг хэлж байгаа. h1 гэдэг нь болохоор гарчгийн хэмжээг нь юм аа тохиолж өгч байгаа байхгүй. За тэгээд ерөөдөө нэг иймэрхүү харагдана. За одоо чинь энэ my first heading гэдэг энийх нь оронд саяны hello world гэдэг текст мань харагдана. За тэгээд энэ дээр index.html гэдэг энийх нь оронд саяны энэ бидний title гэдэг тагтад бичигдсэн текст мань харагдана гэх мэтчлэн тодорхойлж өгнө. За ингэ болоо. Нэг иймэрхүү. Баярлалаа. Дараа дахин уулзцгаая. Дараагийн бичлэгтээ.